үзэгчтэй телевизийн одоо шилдэг хамт хоолныхаа нэвтрүүлгийн өнөөдрийнхөө дугаарыг үзэгч та бүхнийхээ амралтын өдөр зориулан бэлтгэж байгаа. За үзэгч та бүхэндээ нэвтрүүлгийн мөн зорилго бол Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа одоо дээд зэрэглэлийн ресторануудынхаа одоо нэрийн хоолнуудыг сурталчлах зорилготой энэ нэвтрүүлгээ бэлтгэн хүргэдэг. За өнөөдөр гэх юм бол 2007 онд Монголд анх удаага за олон улсын одоо 5 одтой Кемпинский хаан палас одоо жишид буудлын тэнгэр ресторанаас үзэгч та бүхэндээ өнөөдрийнхөө шилдэг хамт хоолныхаа нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх гэж байна. За мэдээж одоо эдний хамт олонны одоо нэрийн хоолнуудыг өнөөдөр ямар хоол байдгийг үзэж та бүхэндээ өнөөдөр сурчлан хүргэх болно. Ингээ бүгд хамтдаа орцгоё. За сайн байна уу? Баярлалаа. Тэгэхээр энэ удаад бол шилдэг хамт хоолныхаа нэвтрүүлгийг танаа хамт олон буюу за танаа одоо ресторан буюу тэнгэр ресторанаас бас нэрийнх нь хоолыг үзэгчтэй бас үзүүлье, мэдээлэл хүргэе гэж бодлоо. За сток баярлаа. Манайхыг сонгон ирж байгаад баярлалаа. Тэгээ Кемпинский хотел хаан палас маань анх 2005 онд хаан палас нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс 2 жилийн дараа буюу 2007 онд Кемпинский Европын 120 гаруй жилийн түүхтэй тансаг зэрэглэлийн 5 одтой сүлжээ бодлын төлөөлөл болж Монголд анх удаага нэгдсэн байж байгаа. Үүнээс хойш бид нэр энэ жил 9 дэх жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна. За үүний нэг илэрлэл нь бол бид нэр дөнгөж сайхан өнгөрсөн сард дэлхийн аялал жуулчлалын салбарын Оскар гэж нэрлэгддэг World Travel Award гэж байдаг. Тэрнээс Монголын тэргүүлэгч зочд буудлаар шалгараад манай ерөнхий менежер Вьетнам улсад очиод энэ цомыг гардаж аваад ирсэн байгаа. Тэгээд энийгээ та нартай хуваалцахтаа маш их баяртай байна. 2017 онд манай Кемпинский хотел хаан паласын 10 жилийн Кемпинский брендийн 120 жилийн болсон юм давхар баяр бид нарт тохиогч байна. Бид нар энийгээ тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа орцсон явж байгаа. За үүнээс гадна манайх нийтдээ 40-с 150 хүртэл хүний багтаамжтай 2-3 зааландаа шинжлэлийн захиалга аваад эхэлсэн байгаа. Амралтын өдөр танаа тэнгэр рестораны одоо нэрийн хоолыг үзүүлэх гэдэг юм л да. Ямар төрлийн хоолыг үзүүлэх боломжтой байна? За манайд яг одоогоор шинэ жилийн үйл ажиллагааны захиалга эхэлсэн байгаа. Тэгээ энээс шинэ жил болох байгаа тохиолдолд менюндээ орсон гол хоолнуудаас танилцуулбал зүйтэй авах гэж бод. Шинэ жилийнхаа захиалгыг аваад эхэлсэн байгаа. Тэгээ меню маань бэлэн болсон. Тэрнээс менюнээс орсон үхрийн илгэн салаад австрал үхрийн махан, гол махан стейк, гахаан хүзүү махан стейк гэсэн 3 төрлийн хоолыг манай тэнгэр рестораны тоогооч залуу ярих гэж танилцуулнаа. За сайн байна уу зол хоёр. Тэгээд Кемпинский хаан паласын маань одоо энэ тэнгэр рестораныхаа тоогоочор юм байна те. Өнөөдөр хоёулаа ямар хоол хийж үзүүлэх үү? Танаа нэрийн хоолнууд жишээ нь ямар хоол байгаа бол те. Үзэгчдэд хоёулаа танилцуулах юм бол үхрийн илэн салаад, үхрийн гол махын стейк, хаан шар сүүзүүн юм ах. За ингээ 2 төрлийн хоол уу? Тийм 2 төрлийн хоол нэг салаад. Маш олон ресторанууд одоо үхрийн хилэн 100 шиг өөрсдийнхөө технологийн дагуу нэг тийм содан амтыг гаргаад идэг л танахаас хаан паласын үхрийн хилэн 100 шивгээр онцлог байх бол амт бол шал өөр байх тий. Тийм илүү тутам амт оруулаагүй яг үндснийхээ чанарыг хадгалсан тийм. Амттай ажиллаад. Үхрийн хилэн салаад бол яг л үхрийн хил амтагдана. За хоёул хоолоо хийж үзүүлье. За зууш маань эхлээд яг үхрийн хилэн мэдээж сайхан хэрчээд бэлтгэл ах та тийм ээ. Үхрийн хилэн ингээд чаад бэлдсэн хил хийж байгаа. Яг нь хоол болгоо өөр өөрсдийн технологитой жишээ нь гахаан махыг цуунд дараад гоё амт оруулаад бэлтгэдэг гэдэг шиг үхрийн хилээ танах яаж бэлтгэх вэ? Үхрийн хилээ 2-3 цаг чанаж бэлтгэдэг. Тэгээд нэг порц салаатанд маань үхрийн хил
100-аас 120 г-аар бодож хийгдэг байгаа. Тэгээд бус зүйл манууд энэ үр харж чинь хоёр төрлийн өгөрцөө, луун, давс, сонгон, сармис. Ерөөсөө л энгийн байх Тийм энгийн ламтлага байгаа. Аха. Мэдээж нөгөө Монгол хөрсөн дургасан ноогоог танах Тийм ер нь тийм Монгол хөрсөн төрсийг ургуулж боловсруулсан ноогоог хэрэглэдэг байгаа. Хүрээлэн ирчээ дууссан одоо ноогоог өрцөг ирчин. Өрцөө маань ер нь хоёр төрлийн өрцөгийн 20 г-аар л бодож хийндэ. Нэг порц салааданд 20 г өрцөе. Тэгээ хоёр төрлийн өрцөнөөс 20-30 г-аар л За. бодож хийж байгаа. Маа зууш ер нь 10-аас 15 минут. Хоол маань 15-аас 20 минутанд бэлэн болдог доо. Ногоо өгөрцөө, дарсан өгөрцөө хоёрыг хольж нэг зуушинд нэрээ оруулж штэ тий. Тий. Дарсан өгөрцөө маань амт өгч байгаа. Илүү давсархаг амт. Тий. Тэгээ луун маань ер нь өнгө амт айл хэлний өгнө. Луунгаа ингээд чанаад бэлдсэн байгаа. Салаатанд сонгон, гүншин тус хийнэ. Ерөнхийдөө ресторанууд урлагийн тос ер нь хэрэглэхгүй маа тий. Урлагийн тос ер нь шарж боловсруулах юм л хийхээс ер нь амтлагаанд бол хийдгүй маа. Сонгоныг бол нэлээд том байдлаар хэрчдэг юм байна тий. Энэ нүгээс өөрөө юм час хийсэн амт өгсөн. Тийм. За ингээд давс жоохон. Перцийг ингэж үрж хэрэглэдэг нь ямар учиртай юм бэ? Зүгээр шууд халгадаа хийж болохгүй юу гэж. Нунтаг перц болохоор илүү сул амттай байдаг. Үрж хэрэгсэн перцлэр үдлээрээ болохоор илүү амт өгдөг. За ингээд дээрэс нь гүнжтэй тос хэлээ тий. Тэг ингээд гүнжнээс сойж байна. Тэгэл одоо ингээд хойлондоо. Үхрийн хилэн салаад, үхрийн хил 80 г, өргөс хэмэх 20 г, шилтэй өгөрцөө 20 г, лууван 20 г, сонгон 20 г, давс, перц, гүнжтийн тос 5 г. За одоо хоёлаа ямар хоол хийгээ? Салаатаа ямар ч хийгээд дуусгачлаа. Тийм бэлэн болсон салбар. Өндөр бол өстой гоё байна. Яг л нөгөө Монгол ахыг өндөртүүлсэн. Эсвэл нэг жинхэнэ гоё Монгол амтыг мэдрэх юм бол та одоо үхрийн хилэн салаатыг ирж болох нь тий. За одоо ямар хоол хийж байгаа хоёлаа? Одоо маа энэ үхрийн гол махын стейк гэр. Үхрийн гол махын стейк. Нэг порсонд 200 г-аар бодож бид нар бэлдсэн баг. Стейк тосон дараад бэлэн болгоцсон байгаа. Тос юм уу? Би усан дотор хийсэн гэж бодсон шүү дээ. Гүү ингээд тосон дараад бэлэн болгоцсон байгаа. Ургамлын тос. Ургамлын тос. Тэгэхээр илүү зөөлхөн илүү амт өгдөг. За бид нар ч нөгөө хайрлын тавгаар шууд тавиад тосоо халааж эхэлдэг бол үгүй бахан. Шууд хайрлын тавгаа халаагаад эхлэх нь шүү дээ. Тий, хайрлын тавгаа халааж бэлэн болгоод одоо шууд шараад явчихна. Үхрийн мах маань нөгөө Монгол үхрийн мах бах уу? Манайд бол австрал үхрийн гол махаар ер нь их зөөлөн. Монгол болохоор байглаасаа хурц амттай гэж Монгол. Тэгэхээр ер нь стейкийг бол дандаа австрал үхрийн махаар бэлдэх нь илүү зөөлөн. Зөөлхөнд бод юм да. Тэгээ бас нэг танаас жоохон шүүхийдүү болох уу ер нь стейкийг. Тэгээд ер нь зочдын хүслээр л бид нар шарна да. Тийм үү? Тий. Давс хийсэн, перц хийсэн. Давс, перц. Нийлээ үсэж байна тий. За энэ хачир маань энэ мөөг байгаа. Энэ хар мөөг. Бор мөөг. Бор мөөг. За ингээ мөөгөө халуун хайрлан таван дээр игээд. Шарна. Амтлагаа маань давс, перц. Цогцгий орно. Хоол болгонд ер нь давс, перц маань амтлагаа орно. Тийм үү? Энэ гол амтнууд перц. Тэгээ ер нь үндсэн амтлагч нь бол давс, перц хоёр. Танах ер нь ихэвчлэн дандаа Монгол төрлийн хоол гаргадаг уу? Европ, Монгол ресторан ажил хийж байгаа юм. Өөр нэг хачир маань болохоор чанаад бэлдсэн байгаа төмсөөр бэкэнтэй төмс шарж үзүүлэх чинь. Юу та төмсөө? Бэкэнтэй шарсан төмс. Бэкэн? Тий. Гахаа махтай. Гахаа утсан махтай шарсан. За. Тэгээд болгоцсон төмсөө гахаа утсан махтайгаа одоо шаардсан. Төмсөө ингээд хасаа чинь чансан төмсөө. Стейкийг бодвол бас нэг жоохон алкоголын төрлөөр зөөлж өгöd байдаг шүү дээ. Тэр жоохон шүүслэг болгоод байдаг үстэй. Тэгээ янз янзаар шарж байгаа. Тэрнээс бол амталж тийм зөөлрүүл шүүслэг болгож өгч байгаа. За энд ингээд цэцгий чинь. Мөөгөн дээр одоо цэцгий хийх гэж байна үү те? Мөөгт маань ингээд чин соустай. За ямар гоё харагдаж байна. Өнөр бас гоё гарч шүү. Энэ хоол маань өөрсдөө захиалдаг хэдэн минутын дотор гарах уу? Маа хоол ер нь халуун хоол маань 15-аас 20 минут
болдог юм да. Одоо ерөөс өнөөдөр хийж үзүүлэх чинь хоёр төрлийн хоол маань одоо танаа рестораны шинэ жилийн менюнд орсон гол нэрийн хоол уу тий? Ингээд шарсан хаамхан дээрээ төмсөө ижиж байгаа. За. Тэр хооронд нөгөө магчтай янзын болж байна. Нийлэн борлуулчлаа тий. Ер нь бас бүрэн болгож байгаа юм тий. Тий. За ингээд бидний хийж бэлтгэж байгаа хоол маань бэлэн болчлоо. Одоо бид порцлээ. Үхрийн махан стейк. Австрали үхрийн гол мах 200 г, улаан вино 20 г, зөөлөн бор мөг 80 г, шансан төмөс 80 г, гахаан утсан мах 10 г, герман цөцгий 30 г, давс перц. Соус, өрлөн перц 5 г, горчиц 5 г, цөцгий 20 г, үхрийн гişүүл 20 г. Түрүүний шарж бэлэн болгосон цөцгийг дамталсан бор мөг ихлэ порцлээ. Хаамхтай шарж бэлэн болгосон төмсөө. Төмсөө урьдчилаад чанаад бэлтгэсэн гэсэн давстаа усан чанах уу? Ер нь яг. Давстаа усан чанаа. Стейк мөн бэлэн болчихж байгаа. Одоо ингээд бид нар улаан виногоо хийж амтлаа. Ерөнхийдөө нөгөө зарим ресторануудад яг маха шарж явах явцдаа одоо ямарваа нэгэн дарс цагаан дарс юм удаан дарсыг амтлаад байдаг байхгүй тийм. Танах болохоор яг өөрөө чи хийж байгаа стейк болохоор яг шарсныхаа дараа хийж өгч юм тий. Улаан дарсаар амталсан үхрийн гол мах стейк. За. Ста амттай харагдаж байна. Одоо ингээд бид соусаар энэ юуны соус гэнэ? үхрийн гол маханд стейкэндээ тохирсон. Өөр перцтэй соус байгаа. Юу орох вэ? Перц. Перц орж байгаа. Иш оруулаарай. Одоо basic juice гээд бидний одоо 48 цаг ширгээж болгосон тийм juice байгаа. Тийм үү. Танах одоо ер нь ресторан дотор бас өөрснөө тэгж бэлтгэдэг үү те? Бэлтгэдэг. За. Тэгээд тийм цөцгийтэй соус байгаа. Перцтэй цөцгийтэй цөцгийн соус. За тийм юм байна те. Яг нэг юу юм биш. Перц авах гэж болно. Тий. Тэ? Перц цөцгийн соус байгаа. За ингээд парсли хэрцэн ногоогоо. За ингээд хоол маань бэлэн болж байна. Дараагийн бол маань одоо хаан шарсан үзүүний мах байгаа. Үзүүний маха. Тий. Гэрэлдээ шарна. Тосоо яг талаач. Ер нь бол бас ингэдэм юм штэ. Шарж болох юмд урамлын тос, амтлах юмд бас гүнжтийн тос байж. Гүнжтийн тос байж болно, оливын тос байж болно. Плетээ бид 120 градус талаагаад. Тэгээд стейк шарж эхэлнэ. За. Энэ дотор бас нөгөө гахааныхаа тосон дотор хийгээд дэвтээч тийм үү? Тийм тэгэхээр зөөлөж байгаа. Энэ дотор нэг янз бүр перц мерц хийхгүй ерөөсөө тос. Тийм зөвхөн тос. Бас мэднэр юм тий. Тэгэж бас маха зөөлж өгөх юм байна штэ тий. За давс хийж. Одоо ингээд давс цусан. Перц. Гахаа хүзүүний мах гэхээр онцлог нь бас юу ах вэ? Нэрийн олоо. Зөөлөн мах байгаа. Маа шинэ жилийн үеийн захаад аваад хэлсэн. Маа заад маань одоо алтай тэнгэр хар өрн гээд 3 зааданда 40-с 150 хүний багтаамжтай 3 зааданда захаад аваад хэлсэн байгаа. Тэгээ манай меню болохоор ер нь 3 төрлийн меню, 3 төрлийн одоо хоолны меню, 3 төрлийн уух юм меню гаргасан. Танаа энэ нэрийн хоол чинь өөрөө бас шинэ менюнд багтсан байгаа юу тий? Багтсан байгаа. За ямар ч тач гахааны хүзүүний мах бол хамгийн зөөлөн мах байт юм байна тий? Тий. Хачир бол мэдээж чинжүү. Чинжүү. Хаш хулуу. Чинжүүг ингээд ер нь нэг нарийнхан савхны ирч чинь. Хулуугаас ижлэх нь чинжүүтэйг ижлэх хэмжээтэй ирч чинь. Хаш ус орж байгаа. Ногооны хачир их болж байгаа. Чинжүү хаш ер нь хүний биед аюу чухал витамин агуулгадаг. За ингээд халаасан одоо чинжүү хашаа хийчихээ. Чинжүү, хулуу, хаш байгаа тийм. Хаш байгаа. За өөр нэг хачир маань бол чанаад бэлдсэн банду байгаа. Ноо банду. Одоо бидний тогтсон ресторан маань одоо тэнгэр ресторан. Эндээ манайха
Өглөө цайгаа өгдөг. Одоо миний зогсож байсан маань өндөг өглөө цайнд одоо орж байгаа зочдтой өндөг гомны чамд өгдөг хэсэг байгаа. Бас бүтэнсэн өдрийн маань юу адаг байгаа. Гэр бүл зориулсан Sunday brunch гэж зохиогдож байгаа. Тийм үү. Бас нэг тийм юу цагмаг аав те. Одоо энэ 13-нд манайх бүтэнсэн өдөр маань бид солонгос хоолны өдөр Бас болгож үздэг болсон. солонгос хоолоор дагнасан тийм бүхэл хоол гаргах юм байна. За ингээд нөгөө урьдчилаад чанаад бэлэн болгоцсон вандууга шарж байгаа юм байна тийм. Бүншлэлсэн шарж байгаа. Хахааны мах жоохон удаан болох юм аа тийм. Ахаа гайгүй. Энэ дөхцөн байна. Баг зэргийн царимс юм. Тийм үү. За ингээд тондор. Урдан там дээр их гоё үнэр гарч ирж шүү дээ. За Юу үнэр гарч ирж. За ингээд ерөнхийдөө баг болж гин үү? За ингээд хоол маань ер нь бэлэн болж байна. Энэ дотор бас нөгөө урьдчилаад бэлтгэсэн соусууд бас их халуунаар байгаад байгаа тийм. Энэ юуны соус вэ? Наас цэцгийтэй. Зүгийн болны соус байгаа. Энэ болохоор нөгөө нэг юутай Стейк маань оруулсан. Перцтэй цэцгийн соус. перцтэй цэцгийн соус. Шарсан гахайн хүзүү. Гахаа мах 200 г, хаш хулуу 30 г, хулуу 30 г, чинжүү 30 г, цагаан вино 10 г, давс перц, ногоо вандуй 50 г, үрлэн помидор 30 г, сармис 2 хумс, оливын тос 5 г, соус, цөцгий 20 г, зүгийн бал 5 г, корчиз 5 г, сармис 1 хумс. Өхрийн хилэн 100 бэлэн болсон байгаа. Одоо тун утахгүй манай тоогооч манаас порцлж үзүүлэх бах. Мэдээж порцлоход бол бас нэг хүнд илүү аппетиттай гоё харагдуулахын тулд те гоё порцлох гэж бодож байна. Үнэр бол үнэхээр гоё байна. За тэгээд түрүүн бол бас өхрийн гол махын стейк хийцэн байгаа. Одоо гахаан хүзүүний махын стейк. Өстө сонсож байгаа хүн багч нэ. Энэ бэлэн болсон аспарагус байгаа. Аспарагус буюу хэрээний нүд. Тийм хэрэг. Энийг л сайн жишээд байгаа шүү дээ. Гол бас чимэглэгээ тал дээр энэ. Чимэглэгээ. Тэгээд энэ хүний бид айгүй ач тустай. Тийм үү. Одоо энэ хэрээний нүд гэдэг байгаа юу? Тийм үү. За ингээ хоол маань ер нь ихэд бэлэн болж байна. За ингээд ерөнхийдөө яг 15 минутанд бол хоол маань бэлэн болж байна. Одоо ингээд порцлуулсан. Хоёулыг одоо хийх бол өхрийн хилэн 100. Хилэн 100 шаа порцлно. Порцлно. Салаад маань бэлэн боллоо. Тэ. За энэ бол гахаан хүзүүний мах гэдэг байна шүү дээ. Гахааны хүзүү махан стейк. Стейк. За чинжүү, хулуу, хашхуу, халуун 100. Халуун 100. Түрүү үзэгчтэй хэлээдсэн. Урьдчилан бэлтцсэн. Танаа цөцгийтэй зүгийн бол. Цөцгийтэй зүгийн балан соус. Цөцгий зүгийн бол корчиз ордог. Корчиз ордог. Хүнсний корчиз. Тийм хүнсний корчиз. За. Хоол маань ингээ бэлэн боллоо. За Кемпински одоо хаан палас очиж буудлын тэнгэр ресторанс үзэгч та бүхэндээ шилдэг хамт хоолныхаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг бэлтгэлээ. Тэгээд манай тоогооч Зол баяр маань үзэгч та бүхэндээ одоо яг рестораныхаа шинэ жилийн менюнд орсон шинжлэгдсэн одоо амтлаг хоолоор үзэгч та бүхэндээ бас өөрсдийнхөө хоолыг хийж үзүүллээ. За үзэгч та бүхэндээ хэлэх юм бол одоо Австрали өхрийн мах буюу Австрали өхрийн одоо гол махын стейк. За мөн одоо гахааны хүзүүний махын стейк, шарсан стейк те. За тэгээд мэдээж бид бүхний одоо Монголын маань уламжлалт хоол гэж хэлж болох юм да. Гэхдээ энийг бол яг өөрийнхөө одоо яг Кемпински буудлын одоо тэнгэр рестораны амтыг үүнд харуулсан өхрийн махан 100 ингээ бэлэн болсон байгаа. Ийхүү одоо эдгээр хоолгоомлол ерөнхийдөө үйлчлүүлэх захиалсан тохиолдолд 15% дотор гардаг. Энэ 15% дотроо багтаж одоо хоолоо хийж үзүүлсэн. Баярлалаа Зол баяраа. Танай ресторан ерөөсө орж ирэнгүүт л шууд шинэ жилийн өрөөнд сул орсон маань маш гоё байна. Тэгээд бас шинэ жилийн
захиалгууд бас эхэлсэн Юм байгаа аваад эхэлсэн байгаа. Тийм үү. Ерөнхийдөө ийм нэрийн хоолууд бол шинжилсэн байдлаар шинжилэн захиалганд орсон байгаа хэрэг. Тий. За баярлалаа. За баярлалаа. За ингээ үзэгч та бүхэндээ одоо хоолныхаа амтлагааг нэг болгоно хүргэх гэж байна. Амтлагааг одоо мэдээж Тэнгэр ресторанаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн дотроос та бүхэндээ хүрэх болно. Сайхан болж байна уу? Сайн байна уу? Сайхан болж байна. Ер нь маш олон ресторанууд бол стейкийг бас өөр өөрийн аргаар өөр өөрийн технологиор бас хийдэг тийм. Мэдээж хоолны амтны хувьд бол шинэлэг, шүүслэг, шинхэн сайхан стейк байна. Мөн хоолны амт чанараас гадна Кемпински Тэнгэр рестораны сервис үйлчилгээ, мөн рестораны орчин энэ бүхэн бидэнд маш их таалагдчих байна. Баян хурцлуулдаг үү? Бид нар ажиллаараа ингээд хаяа орж иж хоол эздэг. Бизнес уулзалт хүлээ авалттай тийм ээ. Тим ивент янз бүрийн арга хэмжээнүүд болгоод их тохиромжтой. Орчинчтай. Найзуудаараа бас Sunday brunch-аар үйлчлүүлдэг. Ерөнхийдөө бид нар их үйлчлүүлэх дуртай гэх юм уу да манай хамт олон. За сайхан болоорой баярлалаа. Манайхаа сонгож шилдэг хамт нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг бэлтгэсэнд баярлалаа. Та бүхэн хамт олонд нь манай дээр ирж хоол идэхтэй тийм эрхийн бичгийг хурталъя. За баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. Тэгслэзийнхэн шилдэг хамт хоолны нэвтрүүлэгтээ хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн үзэгч та бүхэндээ амралтын өдөр болгон бэлтгэн хүргэдэг 5 одтой Кемпински хаан палас өчид буудлын Тэнгэр ресторанаас үзэгч та бүхэндээ шилдэг хамт хоолны нэвтрүүлгийг бэлтгэн хүргэлээ. Бидний хамт олонны гайхалтай амттай шилдэг хоолыг үзэгч та бүхэнд амтлахыг хүсэх юм бол Кемпински одоо хаан палас өчид буудлын Тэнгэр рестораныг та бүхэн зориорой. Ингээ өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөж байгаа үзэгчтэй эх 7 хоногийнхаа яг энэ цаг үеэр эргээд уулзлаа баярлалаа.